1994 онд батлагдсан нэгэн даатгалын багц хууль 2023 онд одоо шинжилж батлагдлаа. 2023 оны 7 сарын 7-ны өдөр их хуулиар батлагдсан. 29 жилийн дараа энэ хууль батлагдсан. Тэгээд мөн 29 жилийн дараа одоо 24 оны 1 сарын 1-ээс энэ хууль маань мөрдөж эхэлж байна. За энэ хуульд бол нэлээд олон одоо тийм ээ өнгөрсөн хугацаанд шийдвэрлэж чадаагүй эсвэл одоо иргэд даатгалагчаас одоо ирдэг санал, төлөвлөлийн байгууллагуудаас ирдэг саналыг тусгасан ийм хууль болсон гэж ингэж үзэж байгаа. Өмнөх хуулиас одоо эргэцэн хувьд те одоо тухайн одоо иргэн даатгалагчийн хувьд ирсэн эргэцэнд орцсон зүйлээрээс энэ хууль байхгүй. Бид нар өмнө нь бол одоо хойролтын зарчим гэж ярьдаг, эв санааны зарчим гэж ярьдаг ийм одоо тогтолцоотой байсан. За энэ хуулиар энэ тогтолцооноос одоо хуримтлалын тогтолцоо руу шилжнэ гэдэг энэ эргэцэн одоо орчныг энэ хуулиар шийдсэн. За тэтгэврийн харилцаатай холбоотой одоо нэлээд олон бас гол асуудлуудыг энэ хуульд оруулж өгсөн байгаа. Энэ хууль дээр юу гэж заасан гэхээр инфляцийн түвшинтэй уялдуулаад жил бүрийн 1 сарын 1-ээс тэтгэвэр нэмнэ гэд хуульчлаад өгсөн. Тэгэхээр 1 сарын 1-ээс тухайн өнгөрсөн оныхын инфляцийн түвшин тогтоогоод тэр хуваар өсөх асуудал одоо энэ хууль дээр жил бүр одоо тэтгэвэр нэмэгдэх асуудал тодорхой болж ирсэн. Хоёрдугаарт итгэл зүйрийн асуудал. Итгэл зүйрийн асуудал энэ хуулийн дээр итгэл зүйр гэж юу вэ? Хизээ хэрэглэх үү гэдэг асуудлыг маш тодорхой болгож өгсөн энэ хуулийн дээр. За итгэл зүйрийг одоо жил бүр шинжилэн тогтоохоор энэ хуульд заасан. Тухайн одоо өмнөх онд нь итгэл зүйр шинжилэн тогтоохоод тэр итгэл зүйрээ дараа оны одоо 1 сарын 1-ээс мөрдөөд тухайн одоо оноос тэтгэврээ тогтоож байгаа иргэд тэр итгэл зүйр хэрэглэхээр гэж тодорхой одоо оруулж өгсөн ийм байдлаар одоо давуу талтай байгаа. За мөн энэ тэтгэврийн одоо нэгэн даатгалын хууль шинжилж батлагдсанаар нэг одоо бодлогын одоо зохицуулт юу орж ирсэн бэ гэхээр тухайн одоо тэтгэврийн тусгай зохицуулт гэдэг асуудал орж ирсэн. Энэ тусгай зохицуулт гэдэг асуудал юуг хэлж байгаа юм гэхээр өндөр насны тэтгэвэр авагч одоо хоёр ахмад настан нэг нь одоо өөд болсон тохиолдолд тухайн өөд болсон тэтгэвэр авагчийн тэтгэврийн 20% тэнцэх хэмжээний нэмэгдлийг одоо нөгөө ахмад настанд нь одоо тэтгэврийг нэмэгдүүлж өгөхөөр энэ одоо цоошин ийм заалт орж энэ одоо 24 оны 1 сарын 1-ээс өрдөж эхэлж байна. Энэ бол өмнө нь одоо байгаагүй ийм зохицуулт. Тухайн тэтгэврийн асуудал, тэтгэвэр тогтоолох асуудал бол тухайн иргэний тийм ээ одоо шимтгэл төлсөн одоо дөнгөөс тодорхой хууль зүйн хувь хэмжээгээр тогтоолох тухайн асуудал яригдсан. Өөр хэн нэгэнд одоо тухайн тэтгэвэр нэмэгдэл болох тухайн асуудал бол өмнө хууль дээрээс огт байгаагүй. Энэ асуудлыг бол энэ хуульд оруулж гэж баталж өгсөө. За энэ одоо ямар нөхцөлд энэ одоо нэмэгдэлд хамрагдах уу, удирдлагын нөхцөлд хамрагдах уу гэдгийг хуулиар одоо 3 одоо нөхцөл зааж өгсөн. Нэгдүгээрт одоо тухайн одоо хоёр өндөр настан байна. Хоёулаа өндөр насны тэтгэвэр авах хэрэгтэй. Хоёрдугаарт гэр бүлийн тухай хуульд дааснаар нэлээд батлуулсан энэ одоо шаардлагыг тавьж өгсөн. За гуравдугаарт 20 ба түүнээс дээшчл хамт амьдарсан байх хэрэгтэй гэсэн. Ийм 3 одоо нөхцөлийг хангасан тохиолдолд одоо энэ хамрагдахаар энэ төрлийн тэтгэврийн тусгай зохицуулт гэдэг зүйлд хамрагдахаар хуульчилж өгсөн байна.